Тэгээ танаа ашиг ороод ирлээ нэлээд том юм байх шиг байна. Тэ? Бас энд нэг ийм нэг чиргүүл мэргүүл харагдаад байна шүү дээ. Энэ ямар учиртай чиргүүл мэргүүл байгаа тийм. Тийм би нэг одоо нэг отрын сууц малчтад маань одоо нэг шаардлагатай байдаг. Оо зөө. Отрын сууц хийх гээл тавьчихсан байгаа. Тэгээд суурийн юу вэ чиргүүл нэг 4 дугуйтай нэг чингэлгийн авцраа тавьчихсан. Зөө. Тэгээд суурийн одоо хийгээд эхэлчихсэн. Бас зав хагассан санаараа л ажлынхаа завчил өгөөл. Бас энэ ч хүний амьдрал хэрэгтэй нэмэлт орлого болно шүү дээ. Бас хөөрхөн гарын урдуу эн чинь бас авиас шүү дээ. Бас ийм зөөврийн сууц гэдэг чинь бас нарийн байдаг хаа. Тийм. Иймэрхүү зүйл ер нь урд нь бас хэр хийдэг байсан. Одоо зөөврийн сууцхээс гадна байшин барилга барих ч гэдэг юм уу өөр одоо мужаанч гэдэг юм тиймэрхүү зүйл хийдэг байсан уу? Тий одоо яг өөрийнхөө одоо хүсэлцээ сонирхлоор л хоббигоор л ингэж хийж болох юм байна. Пин хийж бас тавьсан байгаа. Тэгээд бас нохооны үүр мөр хийж бас зарсан. Оо болж штэ. Тэр маань эзэндээ очичихсан одоо нохоо том болчихсон. Нохооны сайхан сууц хийсэн бай. Нохооны сууц. Малчтад нэг хэрэгтэй одоо чиргүүлтэй зөөврийн сууц хийгээд байгаа юм штэ. Ажлынхаа цаг зав гараад одоо тий штэ. Хийж үзэж байна да. Тэгээд болох нь үгүй юу? Болно доо. Тий. Одоо нөгөө сүүлийн үед чинь бас нэг эн чинь мод тарих аюу өршлээд байгаа тийм ээ. Одоо Монгол улсын ерөнхийлөгч гэсэн уриалж байна. Аймаг сумд нийслэл бүгдээрээ ирвэхээрээ хамт олноороо гэр бүл за ялангуяа одоо эдэлбэр газар өмчлөөд одоо тий хашаандаа амьдарч байгаа айл хүрхүүд мөн тий бас хашаага гоё тохижуулах одоо шаардлагатай болоод байгаа шүү дээ. Тэгэхээр танайг бол нэлээд том хашаа байна. Энэ баг хоёр айлын хашаа нүггүй юу? Тий одоо манай энэ их гэрийн хадмад бас энэ өмнө хашаанд бас байдаг. Тэгээд ингээд ерөнхийдөө хоёр айлын том газар гэсэн үг. Ингээ нийлээд ингээд аав ээж нар л ингээ хажууд байна тий. Бас аав ээж дэрэгд байх сайхан мэдвэх тий. Одоо ингээл энэ жоохон нэлх хүүхдүүд баг чинь та хоёр маань хоёр банкнд ажилладаг одоо залуучууд маань бас тий өөр хүүхдээ яах их бол гэж санаа зовхгүй аав ээж бас боломжоор ингээд зэрэгэлдээ хашаа юм чи хараад өгчин тий. Тийм давуу тал байдаг баг. Хашаага ер нь хэр тогтчуулъя гэж бодож байна. Хашаа ер нь ногоо цагаа ер нь тари бари сайхан мод тари энэ гэж ер нь бодох юм уу? Мод тарьсан. За хэдэн мод тарив? 10 мод тарьчихсан байгаа. Оо ямар одоо энэ чи говь газар ямар мод тариул зүгээр юм те? 7 уйлаас 3 хайлаас байгаа. За тэгээд мод 17 он цолгосон юм. Одоо бас ажиг урагч. 17-аас 5 жил болж байгаа. Хөөхөн өндөр урагцсан бах те? Өндөр урагчсан. Гол нь услаад байвал урах бах те? Тэг. Услаад одоо энэ чинь бас ер нь одоо бас говь газар шүү дээ. Тэгэхээр бас мод ер нь бас урах боломж хэр байдгийг сумын хэмжээнд ер нь модцод бас энд хөөрхөн харагдаж байна шүү дээ. Ногоо тари гэж үзүү. Нэг жил ногоо тарьж үзсэн шүү дээ. Юу тариу? Төмөс тариа. За ургасан уу? Бас болдсон билээ. Тэгээд бас нэг айгүй их цаг зав шаардах ажил юм билээ. Тэгээд ажиллаж байгаагаар бас ер нь болмоор юм байна тийм. Нэг жил бол тарьж үзсэн. Шуудаа төмөс авсан шүү дээ. Болдсон билээ. Шуудаа төмөс чи хөөрхөн 4-5 метрийн хэмжээтэй урттай тийм 4 хамар тариалаа. Тэгээд ногоо тарьж үзсэн болмоор юм билээ. Тэг хүлэмжтэй байсан. Их гэр бас хүлэмжийн авцраад байна. Давхар тэгээд хажуугаар нь өөрцгий нарийн ногоо тарьж үзсэн болохоор юм билээ. Ерөнхийдөө одоо танаа сумын хэмжээнд одоо сумын төв дээр бас одоо хашаанда гой мод тарьсан айл хэр байна. Жимсний мод ч гэдэг юм уу. Тэгээд нарийн ногоо одоо тийм хүнсний ногоо энэ төр тарьж байгаа айлууд юу хэр байдаг. Бага. Одоо манай хаж одоо болдгол юм тийм болж байгаа. Зэрэгэлдээ одоо энэ усны ходог усны ойролцоо бас тариалан тарьж байгаа хоршоо аж ахуйн жиргдүүд бас байна. Оюутлогоо компаниар бас нийлүүлдэг тариалан тарьдаг тийм аж ахуйн жиргдүүд бас байна. Хашаандаа тарьж байгаа хүмүүс ч бас байна. Ерөнхийдөө говь цөл нутаг гэлтгүү тэгэл ногоо цагаа бол бүгд л адилхан. Өөрөө хөдөлмөрч чадвал чадах юм бол урмал ногоо ургадаг юм байна тий. Одоо мод бол услаад бол одоо сайхан ургадаг юм байна. Ургачлаа. Одоо олон төрлийн жимс боттой ч юм уу цус өмнөх олон төрлийн жимс ногоотой юм мод тарьж байгаа найз нөхдүүд маань ч бас байна. Зөндөө байна. Ер нь суманд бол одоо манай сум бол сайхан амьдрах бүрэн боломж болцоо бол байна. Ер нь бол одоо танах ч юм цэвэр ерөөхдөө мал аж ахуй зөнгөсөн сум бах тий. Тий.
Тийм шүү. Одных уул уурхай гэдэг юм Уул уурхай гэдээ байхгүй. Уул уурхай нөлөөллийн бүсд бол байдаг. бас бас тоосчлон салхиар ийдэг л баг тий. Хүрээллийн хувьд бол бас яг сумандар бол үйл ажиллагаа эрхэлж байгаа уул уурхай бол ер нь сумын иргэд маань яг уламжлалт одоо нүүдлийн мал аж ахуйн эрхэлж байна. За яг мэдээж хэрэг сумын төв төр бол мэдээж хэрэг үүсгэний төрийн үүсгэнүүд байна. Дэлгүүр хоршоонууд байна. Тэ? Хуваараа бас бизнес эрхэлж тариалан эрхэлдэг тийм хүмүүс бол бас байна. Ерөнхийдөө ихэнх нь ажил төрөлтэй одоо уул уурхайд чиглэсэн учраас тийшээ ажилд орчихсон улсууд их олон байгаа. Бас уурхай ажилчид бас танаас сумаас ойрхон юм чи? Тий. Одоо оюутлогоо тэгтэл баг 200-аад гаруй ажилтан бас байдаг байх шүү. Танаас сумаас уу? Тий. Оо за. Тийм шүү дээ. Энэ чинь. Тий. Одоо зэрэгэлдээ сум юм чинь. Баруунчаа зэрэгэлдээ сум энерги 5-7 гихтэл бас олон ажилтнууд байгаа. За. За миний хөө суугаарай. Ийшээ суугаарай. Суухгүй мó? За за. Энэ босч яваалаа. За. Хипмээр байна. Бүжиглэхгүй байсан билүү? Бүжиг таанц хийхгүй л. За. Сумын одоо залуучууд маань чөлөө цагийг бол янз бүрээр өнгөрүүлдэг бах тий. Ер нь бол залуучууд сум орноттой байхын тулд мэдээж хэрэг одоо тэдгээр залуучуудын чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх гэдэг юм уу. За тэгээд орчин бас их чухал шүү дээ. Танаа сумын хувьд бол одоо их сайхан цэмцгээр засмал замтай, явгууны замтай бас их сайхан тойр бити ингээл саадуулдаг тгөө. Тийм. Эсвэл энэ цоо эсвэл зөрхтөө үзээ байж ингээд аав хоёр нь ингээд гоё юм ярих гэхээр та хоёр өмүүлээд байгаа байхгүй юу? Танаа сууж юм. Цаашаа сууж. Эсвэл цаашаа үзээ сууж за. Тэгэхээр залуучууд маань сумдаа яав сайхан амьдрах вэ? Бас орчин бид нар ч хүсэн шүү дээ тий. Бас л одоо төв суурин газар байгаа залуучууд чөлөө цагаа бас ингээд өнгөрүүлдэг. Бас суманд ямар орчин хэрэгтэй байна? Үүн дээр бас юу гэж боддог вэ? Тий, одоо манай залуучууд маань бас чөлөө цагаан зөв болсон өнгөрүүлчих тийм ээ. Тийм одоо орчин нөхцөлд бүрдсэн, сайжирсан тийм одоо юу гэдгийг салхилаад гараа суучхаар ч юм уу тийм сэтгэл хүрээлэн маягийн тийм хүүхдүүдээ ингээд агаар салхинд гаргачаад тохиромжтой тийм талбай бэлтгэгдсэн тийм хүүхдийн тоглоомын талбай тийм ээ. Тийм зүйл бол сумд хэрэгтэй шаардлагатай байна. Одоо тийм зүйлүүдээр одоо хангагдчих юм бол манай залуучууд маань бас чөлөө цагаан зөв болсон өнгөрүүлэгч гэдэг юм уу тийм ийм байр суурь дээр бол бас зөв байх хаа гэж би харж байгаа. Өмнө Говь аймгийн одоо хэмжээнд бол мэдээж хэрэг нутгийн хишиг гэдэг одоо хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд бол олон ажлууд хийгдэж байна тийм ээ. Суманд л одоо хийгдэж байгаа шиг байна. Тэгэхээр Өмнө Говь аймаг маань өөрөө бол бас Монголын тэргүүлэгч аймгийн нэг за уул уурхаанууд ажилтдаг. За үүгээрээ бас аймаг маань тийм ээ улстай бас маш хэмжээний орлогыг төвлөрүүлдэг. За тодорхой хэмжээнд бас аймгийн хөгжилт ингээд хувь нэмрээ оруулдаг. Энэ утгаараа энэ одоо бусад аймгийг бодох юм бол одоо аймаг өөрөө бас хөрөнгө санхүүтэй байна гэдэг маань энэ сумдуудаа сайхан хөгжүүлэх бас боломжууд байгаа байхгүй. Тэгээ үүний хүрээнд нутгийн хишиг гэдэг хөтөлбөр хэрэгжээ явдаг. Маш олон чиглэлийн хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Танаа сум дээр жишээлбэл яг нутгийн хишиг хөтөлбөрийн хүрээнд ямар төслүүд хэрэгжив? Үүн дээр сэтгэл ханамж ямар байдаг вэ? Тийм одоо энэ нутгийн хишиг хөтөлбөр бол хөтөлбөрийн дагуу хэрэгжээд ингээд олон сайхан ажлууд явж байгаа хаа. Ерөнхийдөө би бол ингэж боддээ. За. Залуучууд маань одоо аливаа эрхэлсэн ажилдаа доктор суурьшилтай ажиллахгүй байгаа ч гэдэг юм уу тийм ээ. Одоо 1-2 жил ажиллаад ингээд өөр ажил руу шилжих ч юм уу өөр газар руу оршин тогтноод ингээд шилжээ явдаг ч юм уу ийм байр суурьтай бас байгаа нь ажиглагдаад байгаа. Энэ маань бол бас одоо юу гэдэг ажилтнуудын одоо хүний нөөцийн бодлогын хувьд бол тийм ээ байраар хангагдах ч гэдэг юм уу. Зөв. Тий одоо хүмүүний нийгэмд ажилд нь бол шаардлагатай төчнөл шаардлагууд гарна шүү дээ тийм ээ. Энэ нөхцөл байдлыг бас ингээд дэмжиж өгдөг тийм дэмжлэг тусалцаатай тийм зүйл рүү чиглэж ивэл их зүгээр юм уу гэж хардаг. Тийм шүү дээ тий. Тэгвэл залуучууд маань
сум орнуудтай одоо дотор суурьшилтай ажиллана тий. Тийм үндэс суурь нь одоо энэс л эхлэн шүү дээ тийм ээ. За ер нь бараг 12 болж байна. Бас ингээд орой болохоор өөр ирэхгүй ингээд нүдмүүд анилтаад бас би чинь гэрээсээ гараад бод 12 доног явж штэ. Бас яалчгүй бас ядардгийн байна. Ядарж байна. Тэгээ эртгийн шиг унтаж амрын маргааш өглөө эрт босон тий. Таас маргааш одоо бас ажилдаа байгаа тий. Тэгээд таныг бас ажилдаа гарахаас ч өмнө одоо босоод бас таныг тий таач одоо хаан банкныхаа биш төрийн банкныхаа захирлыг хийж байгаа тий. Тэгэхээр бас ажил ихтэл байдаг билгүү. Бас өглөө босоод танаа орчин тойртой сайхан танилцаад бас тий хашаа хороо одоо хийж байгаа тэр зөөврийн сууц энэ тэр тарьсан мод энэ чинь сайхан үзье. Болно үстэй. За танаа гэр бүлийн яач вэ? Одоо ирж байгаа. Одоо ч бараг тарж байгаа гэдэг тийм. Тэгэл нөгөө ажилтаа хүмүүс чинь ажиллаа дуусгаал тэгэл оройн бас нэг 2-3 цаг тоглодог юм шиг байна тийм. За тэгээ өглөө бас танаа гэр бүлийн үнтэй уулзъя. Бас тийм ээ. Унтчихад бас ирч байлгүй дээ. Тэгээ өглөө айгүй сэрэнгүүд ажиллаа гараа явчих үү дээ. Тэрнээс өмнө одоо чадвал тэгээ сэрэндээ эсвэл гараа явчир одоо яах вэ гэдэг тий. За унтчих би хаагур унтах уу? За боллоо яах та. За сайхан газраас хамаагүй ордсаа тэгээд унтчихдгөө. За өглөө боллоо. Хүүхдүүд маань босч гин доо. Сайхан амар зүрэ. Хүүхэлтэйгээ үзэл хөвтөж ш тийм ээ. За одоо ажилдаа юу? За ажилдаа гарлаа да. Тэр хол явах уу? Ойхоо хажууд. За ямар ч гарыг тий. За. Өчтөр бас сайхан амттай хоол идэж сайхан хонлоо. Маш их баярлж байгаа шүү. За. Нэг харахгүй байсан болохоор өчтөр ерөөхдөө нэг л том хашаа харагдадсан тийм ээ. Тий. За. Ингээ хоёр айлын хашаа ер нь нийлцсэн байгаа шүү дээ тий. Хажуудлахын айлын хашааг аваад. Энийг бас өөрөө хийсэн гэсэн тий. Энийг өөрөө барьсан шүү дээ би. За. Анх энд айл гэр болол зөв. Яг та. Өөрсдөө өөрийн гараараа. Тэр цаатлын тоосх нь болохоор тий байшингаа үлдэгдэл материалаар. Түлшний амбар. Энэ наадлын энэ төмрөөр яцныг. Энэ одоо пин байна. Пин. За тэгэл мах шөл өвөл мөвөл бол ойр зэрэмээ чинь тий. Тэгж. Нөгөө нэг зөөврийн сууц хийгээд байгаа. Тэрийг очиж харъя. Зөөврийн сууц одоо энд л хий. Тийш явъя. Хийж эхлэх гээл байгаа тийм. За. Суурийг хийчихээ байж. Бус материалууд нь бас. Зөв. Дутуу хөтгий байгаа. Энэ бол энэ зөөврийн сууцны юм шал гэсэн үг шүү дээ. Шална аа тийм. Ингээ шална. Дугуйтай юу нь болохоор. Дугуй нь болохоор энэ вэ тий. Одоо энэ дээр өргөж тавиал тэгэл дээр нь хаан дээврийн босгоо шүү дээ тий. Тэгнь. Тэр нөгөө тарьсан модонд тэр байх шиг байна тий. Тийш явах уу? За тэгье. За яваарай. Энэ наанаас болболын юу дээ. Энд нөгөө босгосон юм шүү. Шон. Ковид гэнэ 2 жил бас. Заалтаа хийж чөд юутай байлаа шүү дээ. Тий. Тэгэд энд тоглолдог байлаа тэгээд. Одоо хураах ч юм уу. За. Бас хашаанд ямарчны хідэн мод тариад. Тий. Хашаагаа догчуулж эхэлж байгаа юм байна тий. Тэгж байгаа. Энэ одоо нэг 10 мод байгаа юм да. За улиас байна. Хайлаас авч байна. Хөөх урагчжээ. Ногоогоо хаан тарьчихсан. Ногоог яг энэ талбайд тарьчихсан. Энд тарьчихсан. Энд хүлэмж ус байсан. Хүлэмж байсан тий. Энэ хэсэгт хүлэмж байсан. Тэгээ ногоо тарих үйл ажиллагааг бол төр зогсоосон. Ажил ихт бол амжихгүй тий. За ингээд сайхан өөрийнхөө гараар бүгдийг хийж бүтээсэн юм залуу байдаг юм байна. Ер нь хүн өөрөө хөдөлмөрч байвал тий. Тийшнийг хийж болно тийм ээ. Залуус маань одоо өөрсдөө бас хийж бүтээж өөрсдөө амьдралыг босгуулаас амттай. Дараа нь дурсаж самж ярьж ирсэн ч гэсэн бас өөрийн бүтээс амьдрал чинь сайхан шүү дээ гэж. За хадмууд маань энэ хажууд гэрт амьдарч байгаа юм байна. Ийшээ тэгэл явандаа боломж гарахаар сайхан өргөтгөөл сайхан өвшөө тохлог болно шүү дээ. Энэ мод юун зориулах вэ? Энэ айл байш марах гэж байгаа. Байш марах. Материал нэрцэн л байж байгаа. Материал нэрцэн. Одоо тэгээ гоё. Мотор сайхан байш марах нь дээ. Айл маань тэр баруун хэсэгтээ байш гарч байгаа юм. Хашаага ингэж яваад. Юу танай хашаанд төр тавьчихад байгаа юм те? Айл мотор. За танай ажил руу явъя. Одоо хинэттэй одоо ажил руугаа явна хэрэг их ойрхон явна. Яагаад гэвэл манай бас залуу маань гэрээ бариад гэрийнхаа бас
одоо хажуудлын хэсгийг өргөтгөөд одоо ингээд ажлын байраа бий болгочихсон. Ингээд. Тэгээ өөр төрийн банкнда давхар ингээд захирлаар ажилладаг. За манай ажил маань ерөөсөө юм шүү дээ. Ингээд Ерөөсөө нэг яг жигнээс нэг 5 алхаал ажлын байр байна тий. тий ажил маань одоо энэ тий нэг талтаа ингээд байлж. Ямар юм да нэг бодлоо одоо ингээд ийм гэр ажил хоёроо ингээд ойрхон болохоор амар тийм ээ. Тий. За тэгээд манай төрийн банкны одоо манлаа Тооцооно. сумдах одоо салбар. За тэгэл даваагаас баасан гарагт ажлын цагийн өрөөр ажиллана. Тэгээ цайны цаг. Бэм да амарч тийм ээ тий. Тий. За ингээд нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан ахта баярлалаа. Зүгээр. Чамд ч гэсэн амжилт хүсье. Бас сайхан байна. Заавал төв суурин хот хүрээ гэхгүйгээр тийм ээ сумаа сайхан хөгжүүлээд сумынхаа хөгжлийн төлөө сайхан үр хөвгтөө өсгөөд ингээд сайхан сумдаа сайхан амьдарч байна. За ингээд бас энэ завшиныг ажлаа сайхан найзуудаа нийт сумын уугуул суугуул зан олондоо мэдлэгээ үргээч. За ингээд сумын хаан болон найз нөхдүүдэд энэ тэнд одоо амьдарч байгаа найзуудаа энэ завшааныг ашиглаад мэдлэгээ төвшүүлж байна. За баярлалаа. За би ч ажиллаа удаа бас сумаар олон айл бүтээн байгуулалтад танилцсанаа. За ингээд явъя. Их гоё зам тавигдсан. Ийм сайхан сум байдгийм байна. Цэвэрхэн сум байдгийм байна. За сайн байна уу танд өдрийн мэнд төргий. За өдрийн мэнд төргий сайн явж гэнэ үү? Сайн явж байна. Манай соёлын төв эрхлэгч тийм ээ. За соёлын төв эрхлэгч Утхан Бат гэж байна. Бат. За бид бүхэн орон нутгийг судлах музейд орж ирээд байна. Музейгээ сайхан танилцуулаач. Ямар сайхан үзмэр байдгийг. Нутгийн судлах музей маань 1960-аад оноос л бол нэг 2-3 үзмэртэй номын сангийн дэргэд нэг өрөөнд байсан. За 1974 он сумын 50 жилээр музейг өргөтгөж тусгайл нэг өрөөнд байгуулж одоо музей маань бас нэг 20-од үзмэртэй эхэлсэн түүхтэй. За тэгээ энэ танхим бол Манлай сумын одоо алдартнуудын Манлай сумаас төрж гарсан алдартнуудын одоо үзмрүүд зураг танилцуулгууд бол байдаг. За Манлай сум бол ер нь бол түүхэндээ 200 ил жилийн түүхтэй хөшөө нутаг л та. За тэгээд энэ талдгаа одоо энэ Итэвэлийн хөшөө ноён 1732 онд одоо Сүндүүгч гүн хүн одоо ойрдын дайнд одоо гавьяа байгуулснаар одоо хөшөө тасалж Өрхөө айлууд өгсөн тий. Одоо хөшөө тасалж одоо захируулсан ба тэрнээс хойш 9 ноёдын үе залгамжлан хөшөө захирсны эхний дээдлийн одоо тэр тушаа таамаа Итэвэлийн жагуурлын содномдоржийн галсан дорж явж одоо аав хоёрын одоо юм хөшөө ноёны сүүлийн одоо хоёр ноён доо. Нөгөөр бол манай түүхийн одоо хүмүүсийн алдартнууд эхэлж байдаг. За Ардын Баатар бол 3-4 гарсан байдаг. За түүний Ардын Баатар, Нанзад, одоо Хурцбаатар, Битвэн Ярин, за Баатар, Сэрэнгийн Майн зөвгсөн ба 3 Баатар. Одоо Манлай сумын төв зэгт бол Ардын Баатар, Нанзадын хөшөө бол дөрвөн босгосоо одоо энд байгаа. За нэг хөдөлмөрийн баатартай. За Ямаачин, Тэдэн жимцийн Банд гэж хөдөлмөрийн баатар байна. За энэ ಈ Бандгаа гэдэг ийм одоо мундаг хөдөлмөрийн баатар бас энэ сумаас гарсан байна. За энэ одоо гэр бүл ах дүү нар байх шиг байна тийм ээ. За энэ доор бол одоо за Банд баатрын одоо авж байсан шагналуудын баярын бичгүүдийн одоо хэсгээс нь л байгаа. 100 хэсгээс. За гавьяатууд бол манай сумаас одоо 13 гавьяат бол одоо төрөөд байна. За энэ зурагт энэ самбарт бол 5 гавьяат байна. За уйлхад тэмцлийн хамт зүтгэлтэн бас 7-8 төрсөн. За говь нутгаас төдийг одоо төрсөн одоо төвийн нийгмийн зүтгэлтэн бол одоо шатар сайд ассан. Оюун Баатаргой улсын хурлын гишүүн шатар сайд ассан. Тэрэн дэш Оюун Баатар шүү дээ Манлай нутгийн. Одоо энэ улс төрч төвийн нийгмийн зүтгэлтэн байна. Тийм ээ тий. За нэр читэрсэн Санжаа жамц гэж одоо төр нийгмийн зүтгэлтэн Европ шатрыг одоо Монголд дэлгэрүүлсэн. Санжаа жамц одоо Монгол дотоод явдлын яамны хөшөмлөөр ажиллаж байсан. Богд хаан
аймгийн дотоод явдлын яамны сайд дээр ажиллаж байсан. Монгол зөвлөл, Монгол транс гэдэг одоо өдөртөж байсан юм. Нэр читэрч Европ шитрийг Монголд одоо оруулж түгээнэл хөрвүүлсэн юм. Нэр читэрч шитрийн нэлээд бодлон одоо ном юу гаргасан. Ном документ гаргасан. За энэ одоо бас их гоё. За Энэ ажиллах уу? Магнитон гэж хөгжим ажиллана. Гоё юм Магнитон. Хөгжим манай сумын одоо хөгжим байна да. Тэгээ энэ бол дунд үеийн л гоё. Төрийн үеийн бол одоо пианист тоглоулагч гэж байсан. Тэрний дараа үед гарч ирж байсан. Араад бол бас хуурцаг ордог. Зөө Энэ манай сумын гоё юм би тий. одоо Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан. Одоо ч Батчаргал гэдэг ах маань одоо орон нутгийн судлах музейд сая авчирч хандуулсан юм. За энэ баянаар одоо хэн тоглосон гэж одоо энэ аккордеон гэж бол манай сумын одоо ардын авиас Эрхэнбат. Тэгээ Эрхэнбат Ихиогийн малч Эрхэнбатын гэдэг айлд одоо хүүхэд нь тоглож байхад нь одоо музейд хандуулах уу гэдэг одоо тэгээ хандуулсан. Энэ хөгжмийг бол их харамгай тоглодог байсан. Сумын соёлын төвийг 70-аад онд одоо нэлээд олон жил өдөрж байсан. Сумья гэж. Тэр үгийн сумья гэдэг хөгжим байна. Тоглодог. За энд бол одоо тухайн сумын Ахмад Айчт байна. Хоёр дайнд оролцсон Ахмад Айчтын. Тий алдар суудангуудын одоо Алдар суудангуудын танилцуулга байна. соёл урлагийнхны наан одоо спортын дотор одоо манай Дэмүүл Арслан. Говийн 3 аймгаас. За энд одоо Дэмүүл Арслангийн зураг байх шүү гэн тийм ээ. За ийм сайхан улсуудын нутгаас төрөн гарсан байдаг юм байна. За энэ ч одоо алдарт уяачтын одоо сайхан Манай сум бол хоёр зураг хөрг байна. улсын хоёр алдарт уяатай. Осрын Аюуш Сэдвийн Жанж гэж одоо хоёр алдарт уяач. За аймгийн алдарт уяачуд бол 40 хоо төрсөн. Сумын алдарт уяач 20 гаруй төрсөн. Адуугаараа алдарт хүлгээрээ бас алдартай юм байна. За энэ бас нэг танхим байна. Одоо Дэмүүл Арслангийн зураг байна. За энэ сайхан зурсан зураг нь байна. Дэмүүл Арслангийн өмсөж байсан одоо далба. Тийм бай. За аймгийн том музейд бол Дэмүүл Арслангийн сүүлдлийн үед өмсөж байсан далбаас одоо шуудаг. Бусад баримт материалууд байдаг. За Нандад Баатрын сайхан зурмал зураг байна. За Нандад Баатрын одоо байлдаж явсан үеийн түүхэн үйл явдлын зураглалыг одоо харуулсан. Тийм бай. Тэ. Эренбаатрын зураг. Авгцэн Эренбаатрын байлдаж явсан одоо зураглал. За энэ ерөөхдөө бас хоёудлахаа уурхайн бас нэг юм кет байдаг юм байна. За энэ одоо их гоё малгай байна шүү дээ. Эмэгтэй эрэгтэй. Батцуран гэдэг хүний. Батцуран 500 Батцуран гэдэг хүн одоо оруулж байсан. Урлагийн. Гоё малгай идэх юм байна. 70-аад оны урлагийн малгайнууд. За энд одоо хуучин цагийн одоо энэ бол манай сум маань одоо засгийн газраас шагнагдж байсан. 1940 он Чавал сонгой тэр шагнагдж байсан төрийн одоо медаль шагналууд нөгөө. За 1974 онд 5 түмэн дэмэд тоолуулж засгийн газраас шагнагдж байсан мөнгөн бүл